нар хамгийн халуухан биетэй бүсгүүчүүд байна шүү. Сайн байцгаана уу? Намайг Майка гэдэг. Би Солонгос улсад амьдардаг. Загвар зохион бүтээгч мэргэжилтэй. Ирээдүйд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн гайхалтай дизайнер болох зорилготой нэгэн бүсгүй бэ. Өөрийн YouTube суугаараа загварын зөвлөгөө болон уншсан ном, бас Солонгос улсын аж амьдралын талаарх 3 сэдвээр бусдаа үн цэнтэй мэдээлэл хүргэхийг хичээдэг байгаа. Яг одоо миний влогийг үзэж байгаа танд маш их баярлалаа. Өнөөдрийн влогоор дамжуулан бүсгүүчүүдэд зориулан гадаад стил имижээ бүрдүүлэхэд хамгийн сайн мэдэх хэрэгтэй зүйл болох биеийн пропорцийн талаар зөвлөгөө өгч байгаа. Ерөнхийдөө эмэгтэй хүний биеийг лир, гүзээлзгэн, элсэн цаг, тэгш үнцэг гэсэн 5 хэлбэрт хуваадаг байгаа. Өмнөх влогоор аль хэлбэртэй бүсгүүчүүдэд зориулан зөвлөгөө өгсөн бол өнөөдөр гоё хэсгээрээ жаахан миралэг лир хэлбэртэй бүсгүүчүүдэд зориулан зөвлөгөө өгч байна. Лир хэлбэртэй бие онцлог бол бөөрөнхийдөө мөртлөө бусдаасаа арай жижигхэн мөртэй, урт цээж, нарийн бэлхүүстэй, гэтээ гоё хэсгээрээ жаахан миралдаг гэсэн ийм онцлогтой байгаа. Энэхүү онцлогтой бие нь ихэнхдээ европчууд ийм биеийн хэлбэртэй байдаг. Лир хэлбэртэй одуудын биенээс жишээ авч үзье. Ким Кардашиан, Jennifer Lopez, Rihanna, Beyoncé. Биеийн тачаангуй биетэй халуухан одууд ордог байна. Вау! Лирүүдэд үнэхээр атаархч байна шүү. Миний хувийн чатанд ирдэг мессежүүдийн дундаас одоо гоё ташаагараа тарган байна. Энээс болоод өөртөө итгэлгүй болсон байна гэсэн бүсгүүчүүд минь өөртөө итгэлгүй байж болохгүй юм байна шүү. Та нар хамгийн халуухан биетэй бүсгүүчүүд байна шүү. Манай халуухан лирүүдэд ямар хувцас тохирох вэ гэдгийг хэлж өгье. Халуухан биетэй ч гэсэн ташаа болон гоё хэсгээрээ дэндүү тарганаа би бас нуумаар байна гэж авах бүсгүүчүүдтэй хэлэхэд дээгүүр гэгээлэг цамц болон гэгээлэг альчуур зүгвэл бүх анхаарал дээшээгээ явах учраас та аль болох дээгүүрээ гэгээлэг өмсөж байх хэрэгтэй. Мөн бас бариун цамц маш гоё харагддаг. За гадуур хувцас сонгохдоо аль болох дээгүүрээ бэлхүүс хэсгээрээ татсан богино жакет сонгож байгаарай. Мөн off shoulder буюу дээгүүрээ онгорхой цамц таныг үнэхээр гоё харагдуулна. Та дээгүүрээ том зах болон том ингэртэй хувцас өмсөж байгаарай. Тэгжвэж доод хэсэгтэйгээ плазм тохирно. Одоо өвөл болж байна. Тиймээс та одоо цуг болон пальтогоо өмсөхдөө үргэлж бүстэйг өмсөж байгаарай. Бүс нь таны хамгийн давуу тал болох бэлхүүсийг татгаж өгнө. Тиймээс та хувцас өмсөхдөө аль болох бүстэй хувцас өмсөж байгаа. Өвдөг хүртэл татсан хэлбэртэй юбг болон даашин өмснөр таны гуй болон ташаа хэсгийн таргалсан хэсгийг дарж өгдөг байгаа. Та хэрэг урт пальто сонгомоор байна гэвэл бүх сүрдэл татсан хэлбэртэй пальто сонгож байгаарай. Өмд сонгохдоо үргэлж бараа өнгийн джинс өмд болон урдуураа эндөөдлөгтэй өмд сонгож байгаарай. Тэгжиж тань маш гоё харагдана. Сонгохдоо аль болох дундуур нь таслаа. Бүс болон өндөр судалтай хувцас өмсөж өөрийн давуу талыг аль болох гаргаж өгч байгаарай. Та тэгэхээр хувцсны материал сонгохдоо аль болох нурсан, намирсан, хөнгөн материал сонгож байгаарай. Та чимэглэл сонгохдоо дээгүүрээ аль болох нуглаастай, торон, тийм чимэглэл сонгвол таныг илүү гоё харагдуулна. Лирүүдэд зөвлөхөд шулуун болон харандаа юбг өмсөхгүй байхыг зөвлөе. Хэтэрхий бариу юбг таны бүдүүн эсхийг илүү тод харагдуулах болохоор бариу юбг болон бариу өмднөөс аль болох та татгалзаж байгаарай. Мөн хунаастай дэндүү овртой даашинзнаас аль болох та бас татгалзаж байгаарай. За ингээд та өнөөдрийн влогоор өөрийгөө лир хэлбэртэй энэ хорвоогийн хамгийн тачаангуй бүсгүй гэдгийг мэдэж авлаа. Тэгэхээр та өөрийн давуу болон сул талыг мэдснээр цааш хувцлахдаа хэцүү санагдахгүй байх. Аль болох өөрийн давуу талыг илүү их тодтгосон, өөртөө итгэлтэй алхах гэдэгт итгэлтэй байна. Өнөөдөр танд өгсөн миний зөвлөгөө таалагдсан бол та миний YouTube хуудсан дээр subscribe and like дарж, цааш нь шеэрлэж, бус лирүүдэд бас түгээгээрэй. Өнөөдрийн влогтой минь хамт байсан танд маш их баярлалаа. Дараагийн влогоор тэгш өнцөгт бүсгүүчүүдэд зориулан зөвлөгөө хүргэх байгаа. Дараагийн влогоор уулзлаа. Түр баяртай.